Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та нарт хөдөлгөөн эрүүл мэндийн хичээл орно. Хичээлдээ идэвхтэй сайн оролцоорой. Бүгдээрээ гар хурууны хөдөлгөөнөө зохицуулж, тоглоом болон бэлэн нөхөлсөн зүйлийг үдээсээр хэлэхэж тоглож сурцгаая. Дараах хэрэглэтгүүнүүдийг бэлдээрэй. Гүнгийн хэлбэр дүрстэй нүхтэй тоглоом гутлын үдээс бид нарт хэрэгтэй. Хүүхдүүдээ энд юу байна вэ? Сайн хараарай. Ширээн дээр 2 савтай тоглоом байна. Одоо бүгдээрээ онгойлгож үзцгээе. За, тоглоомнуудаа бүгдээрээ ширээн дээр гаргаж тавьцгаая. Тоглоомоо багш нь та нарт харуулъя. Энэ тоглоом бусад тоглоомноос юугаар ялгаатай байгааг хараарай. Энэ тоглоомоо нүхтэй юм байна. Хоёр талдаа нүхтэй байна. Дахиад нэгийг харъя бүгдээрээ. Нүхтэй, нөгөө талдаа бас нүхтэй. Өнөөдөр бүгдээрээ тоглоомуудаа үдээсэнд сүвлэж тоглоё. Ямар өнгөтэй үдээс вэ хүүхдүүдээ? Ногоон өнгөтэй үдээс байна. Тэгвэл одоо бүгдээрээ ногоон өнгөтэй үдээсэндээ ногоон өнгөтэй тоглоомоо сүвлэж хийцгээе. Хит хитээр хийж гэнэ хүүхдүүдээ сайн хараарай. Нэг нэгээр сүвлэж байна. Зураг боллоо. Дахиад нэгийг нэмлээ. Ямар өнгөтэй тоглоом бид нэр сүлж байгаа вэ? Ногоон өнгөтэй тоглоомыг үдээсэнд хийлээ. Ширээн дээрээ тавьцгаая. За, дараагийн үдээсийг бүгдээрээ хамтдаа харцгаая. Ямар өнгөтэй үдээс байна вэ хүүхдүүдээ сайн хараарай. Хөх өнгөтэй үдээс байна. Хөх өнгөтэй үдээсэнд бүгдээрээ тоглоомуудаасаа хөх буюу цэнхэр өнгөтэй тоглоомуудыг түүж авч сүлцгээе. Нэгийг хийлээ. Дахиад нэгийг нэмлээ. Сайн хараарай хүүхдүүдээ. Бүхэнд нь үдээсээ хийгээд сүвлэж байна. За, хөх үдээсэнд цэнхэр буюу хөх тоглоомоо сүвлэж чадлаа. Одоо багш нь та нарт дараагийн үдээсийг үзүүлье. Ямар өнгөтэй үдээс вэ? Үдээсээ хараарай хүүхдүүдээ. Шар өнгөтэй үдээс байна. Тэгвэл шар өнгөтэй үдээсэндээ шар өнгийн тоглоомыг сүлцгээе. Нэгийг хийлээ. Дахиад нэгийг хийлээ. Ямар өнгөтэй тоглоом сүлж байгаа илүү хүүхдүүдээ? Шар өнгөтэй тоглоомыг гутлынхаа үдээсэнд бид нар сүвлэж байна. Нэг нэгээр нь сүвлэлээ. За, ширээн дээрээ тавьцгаая. Аав ээж нараа
Энэ тоглоомыг гэртээ байхгүй тохиолдолд бэлэн байгаа зүйлээ ашиглан тоглуулах боломжтой. Үсний болтыг үдээсэнд сүвлэх. Том нүхтэй довчийг үдээсэнд сүвлэх. Цагираг бүхий тоглоомыг сүвлэх. Том нүхтэй гуурс хайчилж бэлтгэн сүвлэх. Цаасыг хэлбэрт оруулан будаж хайчилж нүх гарган бэлтгэн сүвлэх. Мөн том нүхтэй гоймогч бас сүвлэж болох юм ээ. Аав ээж нараа хүү охиныхоо гарын жижиг булчингийн хөгжил, гарын хөлгөөнөө зохицуулах үйлийг хийхэд нь тусалж дэмжээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон та нартаа баярлалаа.